энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу найзуудаа. Өнөөдөр 4 сарын 30 миний Айсланд дахь ажлын сүүлийн өдөр. Тэгээ өнөөдөр юу ч гэсэн жоохон эсгүүдээс дурсамж олгоод бичлэг влогтоо оруулъя гэж бодчихъя. Миний Исландаас явах эслэг маргааш өглөө. Тэгээд амар excited. Гэхдээ бас амар сонин содон мэдрэмж байна. Гэрээсээ ганхуудаа гарч амьдэрсэн бие даж амьдэрсэн хот уус болохоор одоо би юу ч гэсэн ячаад гэрээсээ гараад автобусанд суугаад тэгээд ажил дээр очив. Тэгээд өнөөдрийг надтай хамт өнгөрүүлээрэй. Өчигдрийн блүлэгний бичлэг ороод тэгээд энэ бараг араас нь авах гэж бодчих. За ингээ миний ажлын сүүлийн өдрийг хамтдаа эхлүүлцгээе. Би bonge. Ата бороод ийм үгүй явж байна. Өнөөдөр хүлээлгэж өгөх болохоор ер нь ийм зүгтээ гараад ирсэн. Тэгээд одоо очтгоо нэзүүдаа. Эдгээр сайн нэг Айсландын алтартай тэмсэн маань баан гэдэг хэвгүй юу? Тэрийг явахаас өмнө гэдэг тийвсэн. Өнөөдөр нэг юм бэлдээ тавьчих. Маргааш нөгөө Айсландд холидей явахгүй юу? Тэгээд юм байна. За би тий орж ирээд өглөө ичсэн чи хуцаа талдаг баха. Гэлний хаж. Ой яа. За ингээд хуцаа талаад Нэг ажлын сүүлийн өдөр юм шиг арай өөр идэхтэй нэг тийм. Өнөөдөр бахан фарвел мэйл чинь, клиент руугаа чинь би эпизод KPMG-ийн офис биш, PwC-ийн хамт ажиллаж байсан хүмүүсүүд рүүгээ бичнэ. Ийм хөө байна. Мэдээ. Гарцгаая. Кофе авах. Тэгээд синемон байна. Хамт идэх гэж бодчихъя. Hi. Hi. So, last day? Yes, last day. Strange feeling? So, different feelings. Do you know anyone in London? Yeah, I have friends there and also some colleague. Okay. Yeah, from previous work. Yeah. Yeah. So. Oof, what's this? Is there any like a celebration today? I'm not sure. Looks like... Is it like Friday coffee we are coming through this today from? Because Friday is a public holiday, right? Yeah. I'm not sure what this is. Maybe there was some leftovers from some... I think today have some this fun activity at 2 o'clock. Yeah. What? They're leaving at 2 o'clock. Yeah, are you going? No, I was going to go, but was it changes in the plans How for far family, is? so I had to cancel it. How far is this the place you're going? It's like maybe half hour drive. So far. I was just thinking that Cook stopped by, so maybe since it's last day. So Yeah. I think no. Ингээд ой миний шир ахгүй. Тэгээд чи өнөөдөр манай энэ болохоор тавьлах манай групп нэг ахгүй. Тэгсэн чи хин ч ирээгүй ингээд тоо. Oh my god. Гадаа бүр юм амар. Бороо моротой. Тэгээд би сая кофега хийчлээ.
Тэгээд юм өнөөдөр юм ирчихсэн юмудаа бэлдээд өгнө. Тэгээд мэйлүүд явуулна. Өмнөх ажлуудаа ханд over хийн. Тэгээд юмудаа хүлээлгэж өгнө. Ажлынхаа утсыг өгнө. Тэгэхээр утасныхаа зургуудыг бас ийш тийшээ аавна гэсэн. Тийм план байна. Тэгээд би одоо нэг Broad and Co гэсэн cinnamon banana-д өглөөнийхөө кофе americano гуйгаад тэгээд өдрөө эхлүүллээ. Last day of work. За цаг одоо 12:23 болчих. Дашаа бууж хоолоо идлээ. Нэг дээр бохстоо. Гэс ээж мэж гэрийн тагаа кетчуп бичи тэгээ маргааш. Дислээ. Манай юу нь бол иймэрхүү харагддаг гэдэг би амар бичлэг хийж байгаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлцгээе. Нэг удаа өнөөдөр загсны өдөр гэсэн тэгэхээр заасаа цэцгээе. За ингээ өнөөдөр болохоор юм заагаас тэгээд spring roll аа байна. Тэгээд болохоор ингээ заагсаа spring roll тэгээд салаад аваад дээрээс нэг юм хийгээд болчлоо. За цаг одоо 3 болчих. Би яг хамгийн сүүлийн мессеж өгчлөө. Bye bye. This is the last. За яг сая final goodbye хийж дуусаа. Би сая emotional болоо барыг өөлчихсэн. За тэгээд сая карт мартаа өгсөн. Тэгээд надаа юу үлдсэн гэхээр зүгээр нэг юм би үлдсэн. Тэгээд миний ажлын сүүлийн өдөр ингээд 4 сарын 30-ны 3 цаг өнгөрч яхад туслаа. Тэгээд би өнөөлөх байх гэж бодсон байхгүй юу? Тэгэлсэн чиг нөлөөс гараад. Тэгээс имэйл бичих та амар болох. Таац маргааш хамтдаа Лонд явцгаая гэж та. Миний хувцас үлдэх гэсэн. Одоо хувцас сууд гараад ингэлүүгээ яваад хувцас бэлдээ паклаад явцгаая. Bye bye. Ажлаас гарах чинь байдаг илүү дээ нэг та. Гэрийн хонлохыг одоо гэртээ очиод тэндээ хүчнэ. Ажлынхаа биш гэрийнхаа аюул хүчнэ. Тэгээд бодлоо доо. Тэгээ цай нэгт. Нэг хүчтэй болсон ч юм уу би. Bye bye. Bye bye PwC. Iceland. Okay, I'm leaving. Bye bye. Good luck. Good luck. Yeah. I'm wish me luck. Би яг хамгийн анх ирээд тэр лагог хараад ямар гоё офстой бэ гэл амар гоё бодчихлоо. Цаг авах зай амар хурдан өнгөрсөн байна. Тэгээ одоо ингээд компаниасаа гараад явж байна. Одоо ингээд гэрлүүгээ явцгаа инээд удаа.
Ер нь бол Айсландд 1 жил 1 сар амьдарчээ. Bye bye. KPMG тэ уулзцгаая. PwC bye bye. Айсланд. Үнэхээр их баярлалаа. Надад ийм их боломж олгосон. Энэ улсад бахархаад баярлаад баршгүй. Зөндөө юм сурсан. Хэцүү үе байсан. Гэтэ чадлаа. Bye bye. Цаг одоо 7 өнгөрч байгаа. Тэг би өчтөр пилатест яваагүй өглөөлөг байсан хгүй. Тэг өнөөдөр гэрийнхаа энд хот пилатес бүгэлцээ. Сая ингээ ачаага юу яагаад хийж үзээд тэг зарим ингээ хасах юм хумаа ингээ хасаад ёо тэгтээ хэцүү болохгүй байна. Тэгээ одоо дахиад маргааш өглөө босоод хүнжлөө ор хөншлийнхаа даваатай нөгөө сордог юмар сурч. Тэгээ зэрэг ингээ хийчихвэл багтах нь яах нь. Би тэгтээ ямар их олон юм чирж амьдрт юм бэ л гэж өөрийгөө бодлоо тоо. Аах хэрэгтэй яг нэг том нэг жижиг тэгээ зүгээр нэг том цүгтэл ирсэн байхгүй. Тэгсэн чи үгүй 3 том тэгээ 2 жижиг болсон байна. Тэгээ би одоо жим руу алхаж байна. Тасгал хийхгүй бол дотор бачиндаа сая бүр ингээ авсан бол. Тэгээ сая гэр орно гэж гисэн сайхан цэвэрлээд магаш хүлээлэж өгөхөд бэлэн болгоод янзлчлаа. Тэгээ би магаш өглөө 6:25-30-аас юу такси бүгэлцэхгүй. Тэгээ такси болохоор чинээс аэропорт руу болохоор 35,000 Айсланд крон. Тэгэхээр сая төгрөгөөр яваа. Мэдгүй яарсан би нэг амар том ачаатай болохоор жирийн автобус жирийн ингээ юугаар бол яг уу нэг 600,000 20,000-аар явдаг байхгүй. Тэгээ би болохоор экстра лагэжтэй учраас тэгээд жоохон илүү өвчин. Тэгээд өнөөдөр one last time Айсландд пилатес хийх. Тэнгэрхт ямар амар содон үлтэй байна. Энэ нөгөө University of Iceland гэдэг Исландийн их сургууль байна. Маргааш нөгөө Айсландд амралтын өдөр ахгүй public holiday 5 сарын 1. Тэгэхээр ер нь хот жоохон хүм багтай. Манай ажлынхан одоо жишээ амралт болгонд яваад цаахан зугаачж байгаа. Тэгээд маргааш үдээд ихэд ямар ч байсан нүүцэн байх байлгүй дээ. Би нөгөө нэг одоо яг нэг зүйлийг ойлгосон ганцаараа яг амар тэр арт амар харагдаж байна. Би нөгөө ямар ч байсан ингээд амар олон ингээд Мариогийн дэлхийд амьдрал байгаа шүү дээ. Тэгэл хэцүү даваа болгон байгаа ч гэсэн тэрнийх нь ард нь гарч чадна гэсэн өөртөө амар итгэдэг болсон юм шиг байна гэж бодсон. Тэгэл одоо чинь нөөх мөх гэл амар ингээл олон процесс тэгээл такси ингээл хийшээ явах мавах тэгэл ачаагаа авч явах гэл зөндөө юм байгаа шүү дээ. Тэнгүүд эцсийн мөчөж юу гэж боддогс. Тиймээ би өөрөө чадна шүү дээ гэж боддог болсон илээ. Тэгэхээр сэжирч байгаа илгүүдтэй. Гэтэ тэгж бодож байгаа ч гэсэн заримдаа ингээм санаа зовно л доо. Тэгэхээр санаа зовлтыг яаж алга болох вэ гэхээр дасгал хийн. Одоо орж сайхан пилатес ичээд тэгээд халуун бишээ hot tub-д ороо тэгээд cold plunge хийгээд сауна хийгээд тэгээд сайхан гэртээ ирж амраад өглөө босоод хүнжлөө сайхан яагаад хүнжлөө авч явах хэрэгтэй юм. Үлтэй хүү ачааны нэмрүү хүнжил шигтэй нэг амар хүнжилтэй. Бүгд анх энэ чинь нөгөө Монголоос Айсланд руу ирэхдээ курччгүй ирсэн зүгээр л ихэд 2-3 хэлж уцтай ирсэн байхгүй. Тэгэхээр энэ бол make sense байгаа сте. 2 нэг ачаанаас нэмж 2 болно гэж чинь хүн өвөл өмсөн, зүүн өмсөн, хавар навар өмсөн, утал тэгэл юу жижиг хэл. Тийм ээ. Тэгэхээр одоо тэнд харагдаж байгаа
Тэр болохоор миний явдаг юм баггүй. Уг нь бол гэртээ орхон биешээ байнга явдаг гэсэн. Тэгээд сая нөгөө бизнесээс дууссан гээ тэр нөгөө пилатес болохоор арай өөр нөгөө левер гээд нөгөө нэг өмнө явжсэн тэнцэл байдаг баггүй. Энэ болохоор hot pilates гэхээр ер нь бол маттай байдаг болохоор аль салбартай байдаг. Төхөөрөмжтэй нь болохоор реформер болохоор зөвхөн леверт байдаг баггүй. Тэгэхээр одоо ийш орж бүр hot pilates хийгээгүй сар болсон байна. Тэгэхээр өнөөдөр өөхөх баха гэтээ. Өнөөдөр ижил фаны гэх нэг хэн ордог байхгүй юу? Фаны бүр үнэхээр шахдаг заа. Жохоо хэн байж шүү дээ. Эм шахдаг гэтээ. Харсан гоё идгаа. За тэгээд пилатес хийчи. Тэгээд маргааш өглөө бараг аэропорт дээр замдаа ч юм уулзцгаая бай. Анаа чи одоо ич байгаа. За ингээд орцгой нэг да. Энэ сургууль дотор идэг болохоор ийм лаг. Сүртэй дотортолтой. Сайхан орж тасгал эцгийг хуцаа талжаад протеин смути яваа гэж бодож байна. Хоёр жижигээр илээ нэг амар өөрийгөө хүчлэхгүйгээр тэгээд нэг юм байнтай ингээд би хот яванд орчлоо. Тэгээд сая жигээс strawberry smoothie авч ирээд уучаад котлан чигээ саун суугаад ягаадри чипэр хөнгөө нөө маргааш апплод болохоор амар хөдөлгөөтэй бүр яа. За тэгээд смутигээ авчлаа. Тэгээд смутигээ дуустал вэ дөө. Энд жоохон дугуйж ижгаад тэгээд гарыг да one last time Icelanding world class гэдэг жим дээр workout хийчи. Би тэгээд пүүс мүзэ хураачин зүгээр шүү. Говийн гуталтай л сайхан тасгал хийчлээ тий. Nur бүр амар. За чимэл урчлаа. Сав маун юунда cold plunge-д орчоо. Цаг одоо гар болж юм. 9:50. Тэгээд гарцгаая. Малгай өсчихэд хүсээ хальтлаа тас. Тэгээ одоо гэлүг очиод гэлүг очиод эртхэн унтаж амраад тэгээ өглөө аэропорт руу явцгаая. Bye bye. Bye bye. Нэгсэн Айсландаас явна гэдгсэн чинь бас амар сонирхолтой мэдрэмж вэ. Баян жим рүүгээ явдаг зам маань сүүлийн удаа явж байна. Нэзүүдаа.
гоё наа. Гоё. Гэхдээ бас нэг талаараа жоохон айцтай. Гэхдээ ямар ч байсан алхам хийж байгаа юм шүү дээ наа. Peace out. За өглөөний 6 цаг болж байна. Айсландд нар мандсан байна. Хөрхөн борлог гэр минь гээд. Ёй да. Сайхан нэг жил амжирлаа. Яг жилийн өмнөөс нүүж орж ирчихсэн. Тэгээд одоогийн сачаануудаа гаргачаад тэгээд түлхүүрээ минийхээ юунд шургуулаад тэгээд таксих болоо байж та. За ерөнхий манай гэр ямар асан бэ гэх тэгвэл хүнжлээ багтаа гэсэн ч багтдаггүй. Тэгээд юу яагаад үлдээ чи дөө гэж тоо тэгээд энэнгээрээ хоёр дээр нь байсан. Тэгээд доор үлдчихин. Тэгээд энэ ч нэг жоохон үлгүүрүүд. Тэгээд энэ ч юм байхгүй. Тэгээд ингэ хоосон. Би уг орныхан хүнжлийн даав багтаач гэсэн чи багтахгүй байна уу. Тэгээд би багтааж идэх юм бол багтааж авч өгч. Тэгээд энэ ч нэг юм байгаа. За энэ өрөөл ерөнхий нэг иймэрхүү үлдэж байна. Тэгээд би ингээд 1 2 3 5 2 жижиг байгаа. Тэгээд өчтөр кичнийхээ юмуудыг бүгдээ сайхан цэвэрлсэн. Нэг юм байна. Тэгээд миний авч явна гэж нэглээ үтсэн. Тэгээд болохгүй байсан. Тэгээд нэг цай үлдсэн. Тэгээд нэг тарт хийдэг сав. Авч явах барахгүй мэн үү. Тэгээд энэ ч хаасан. Энд яг хогисоо улагаа. Энэ гайх тавх сэрэнүүд үлдэж байгаа. Энэ гайх тавнууд үлдэж байна. Энэ болохоор зүгээр нэг ойр зургийн юм байдаг юм. Сав. Хөргөчөө ингээд цэгцэлсэн. Өчтөр сэвэлсэн. Яа тэгээд энэ манай ажлаас сая нөгөө бэлгэнд өгсөн юу ахгүй. Тэгээд тэрийг нь авч яваа гэсэн чи уусаа барахгүй. Тэгээд үлдээч гэж бодсон. За миний гэр энэ зургийг болохоор би өөрөө бас зурч ирсэн юм чи. Өнгөн жилийн нэг 7-8 сарын үед. Тэгээл би өнгөн жилийг ингэж орж ирээл. Манай гэр нэг иймэрхүү харагдчих үлээ. Тэгээд ёй даа нэг та. Ачаа гарчаа тэгээд төлхөөрөө эзэндээ үлдээгээд. Тэгээд л ерхий нэг иймэрхүү. Тэгээд ингээл үлдэж байна. За. Bye bye Iceland. Гэр орон байна. Тэгээ явцгаая. Шинэ гэр орныг бүтээцгээе. За. Bye bye. Би одоо тэгээ хачаагаа тэгээ таксиг авлаа. Bye. За ингээ миний муу хөрхөө ачаанууд өглөө юугаа олж байна. Айсландаас нүлээд та 5 сарын 26-ны 5 сарын 1. Төлхөөрөө эзний хаан гэрийн халны юугаар шургуулсан. Тэгээд хүлээж та. Өвгөн таксигаа дуудсан чинь такси маань ирдгүү. Яана одоо тэг. Ээжэд л утасны дата орхоо хэлчих юм. Йоо. Би тэгээ миний 4 жил намд яана. Ирчин final ирлээ. Turkey to London, from London to Iceland, and then the airport they was stopped me because I didn't have a visa. But like you, even though you're not going to London? No. За би энэ ч сая self check-инээсээ юмуд дээр юмуд хийчлээ. Нэгээд 1 2
3 юм хийсэн. Тэгээ одоо юугаа бичээгээ drop хийгээд тэгээд юу security-гаар орлоо. Тэгээ ингэж харагдчихээн. Юуг нь бол нэг carry on-тай явах хэрэгтэй. Тэгээ ороод болохгүй бол нэгэндээ мөнгө төлчих гэж бодчих. Тэгээд явцгаая. Тэр British Airways гээд 10:30-аас явна. 8 цагаас check-in хийхдээ тэгээ bag drop хийх гэх юм болохоор арай гарч ирээгүй амин. Ер нь бол сайн асуусан чинь энэ хаваар bag drop хийх юм. Тэгэхээр тэр чинь хүлээж агаад өчөө доо. London Metro BA801 10:30. Цаг одоо 7:30 минут гэж яаж байгаа тэгээд орцгоо. За эхнийх 21 3. Дараагийнх нь 22.9. Том ачаа маань 23-аас хэтэрсэн байна. Энэ дээр илүү ачаа юм байна. За check-in хийчихлээ. За ингээд Iceland баяртай. Ингээд надтай хамт Лондон руу нүцгээ нэзудаа. Дахиж нэмж 26,000 Iceland кроногоор additional нөгөө миний нэг 29 кг болсон да. Тэгээ тэрийг нэмээд тэгээ нэг carry on-д нэмж мөнгө төлөөд. Тэгээд яг тэ ганцаараа яж авч гэж. Яа одоо орцгой. За цаг 8:42 болж би нөгөө UK-д байгаа найзуудаа бэлэг авъя гэж бодоод тэгээд юмнуудаа бэлтчихлээ. Нэг юм Puffin гэдэг нь Iceland-ийн алдартай чулуу. Тэгээ нэг юм Pink Baileys. Тэгээ Sea Salt-ыг би өөрөө туршиж үзьгээд юм Sea Moss-тайг авчлаа. Seaweed-тайг авчлаа. Тэгээ энэ болохоор бас Тотка холыг чойрч. Тэгээд энэ болохоор UK-ийн KPMG UK-д байгаа найзуудаас нэг шоколад Rachel Bornach, Katy, Alex, Matthew. Тэгээд бас жижигүүдийг авсан. Тэгээд харж агаад алийг явах уу гэд 1 2 3 жижигээс нэлээдэг авсан. Ингэсэн. Тэгээд энэ л болохоор pink jean л болохоор яг гоо Iceland-ийнх болохоор хүнд өгвөл бас гоё ах гэж тоо. Энэ л болохоор Iceland-ийн бас алдартай чихэр ахгүй юу. Тэгээд за энэ чирэх баха. Чихэрчээ бэлгийн төхөж ус юм. Тэгээд энэ л болохоор Iceland-ийн өөрсдөө чихэр ахгүй юу. Тэгээд энэ гэхдээ яг би нэг болохгүй бол өөрөө идэ өччих гэж бодож байна. Тэгээд юмнууд авчлаа. Тэгээд энэ ч болохоор юм юудад арих байна. Сүвнэр юмуд. Тэгээд ингээд төрөл бүр юмуд байна. Бах юм хоньнууд байна. Энэ дэлфин шиг юм яас хүрх юм тийм. Дэлфин гоё юм лээ. Гэхдээ Iceland гэхээр Puffin шүү. Дээр бас gift from Iceland гэсэн юмсэн тэр нэрээ хөөрх юм уу да. Энд ч сууны ялгаагүй л гэхдээ жижиг юм тийм. Тэгээд нөгөөдгийг авчдөө. Тэгээд иймэрхүү юмуд байна. Тэгээд бичүүлээд гарыг надад өөр ахын гайгүй хаа. Тэгээд Reykjavik-ийн аэропортоос хамгийн сүүлийн удаа ингэж байж. Энэ Iceland-ийн өөрсдийнх нь юунууд байна, брэндүүд байна. Biofect гээд Сэ хорч би амри очоод бодлоо очоод тэгэл өглөөний мэдээ гарсан ч жоох юу шүү. Дотор жоох юу вэ? За. Нэг юм хөдөж шиг савлаатай бас юм арх-мархууд бас байд юм байна. Би болохоор байнга авахтаа нэг ганц beef jerky гэдэг. Тэгээ тэрийг as usual надад ээж тийш нисэх болохонд авдаг. Арчин сагийг авчи. Beef jerky гэж чи. За тэгэл яг бас юм дэ чуу юм гоё sweet chili-тэй fish and chips гэдэг. Инээс нэг авчи. За тэгэл болох байлгүй дээ. Iceland-аас яваад.
Энэгээр юм өөр чихэр мөхөрнүүд байна. Би тэгтээ ер нь юм ах та яг Iceland-ийн өөрсдийнх нь юутай тийм original юмуудыг авахыг бодлоо. Хүмүүс ч гэж юм чи. Тэгээд бичүүлцгээе. За би сая duty free-гээс юм авчлаа. Тэгээ манай юу болохоор гейтээсээ гараад ирчихсэн. Ди гейт рүү гинэ. Тэгээ одоо болохоор ингээ Iceland-ийн airport дээр энд амьдарч байхдаа сүүлийн удаа ирлээ. Тэгээд хэдүүлээ бүгдээрээ сайхан явцгаая. Ди гейт нь болохоор хашаа гинэ. Тийш явцгаа. Би тэгтээ Blue Lagoon skin care хэр нэг нь хараач. Тэгээд дажгүй юм байвал бас нэзүүдэд авчиж гэж бодчих. За би саяны нөгөө Blue Lagoon-аас маск авчлаа. Тэгээд Exit to Iceland гэдэг бичгийг сүүлийн үедээ танаас харуулъя. Хэсэгтээ ер нь бол Iceland руу exit хийх ба. Тэгээ манай гейт дээрөө тэгээ би одоо дээрөө явлаа. 20 минут дээр болох юм байна. Let's go. Тэгээ уус дүүрэн юм duty free-гээс авлаа. Тэгээд 300 евро өрчихлээ. Ахвтэ. Iceland. Одоо зөндөө юм халуулсан гайхалтай усуудын нэг. Until next time. Тэгээд усаас явах тийм сонир мэдрэмж байна. Ингээ хов хоосон. Би одоо өчтөр нөгөө ажилдаа нөгөө үнэлэх компьютераа утсаа өгсөхгүй. Тэгсэн чинь амар шинэ хоосон гэрлүүг алгасан. Тэгээ өглөө гараад ирээд нөгөө таксинд суугаад наашаа аэропорт руу явжсэн чинь нөгөө гэрийн төлхөөс өгсөхгүй. Тэгсэн чинь бас амар хоосон мэдрэмжтэй. Болсон. Тэгээд сонирхолтой юм байна. Тэгээд юу Монголоос гараад 2 дахь хооронд амьдраад одоо 3 дахь руугаа явах гэж байна. Тэгэхээр яа. За тэгээд шинэ улсад уулзцаая нэ да. Шинэ амьдрал эхлүүлцгээе. Аз жаргалаар дүүрэн их юм сурч мэдсэн амьдрал авалтгаа. Bye. Who's working today? Oh, she's great. I'm so sorry, Lisa. За цаг 10 болчих. Онгоц руугаа суулаа. За ингээд чихнээсээ Iceland-аас явж ийна. Намуна гэдэг нэг хүн Монголоос гараад 1 жил Iceland-д амьдраад тэгээд одоо дараагийн улс болох Англи улсыг зарим ажлын гарагаа эхлэхээр явж байна. Амжилт хүсээрэй надад. За Heathrow-ийн терминал 5 дээр булаа. Одоо явж security-гээр гараад тэгээд ачаа цаа ингэж харагдчихээн. Английн Лондонгийн Heathrow-ийн онгоцны буудал. Тэгээ сая мэдээ харсан чаа. Лондонгийн Heathrow-ийн эслүүд cancelж байгаа гэсэн мэдээ харсан байна. Next хэд өдөр тэгээд өнөөдөр ирсэн бас болж. Танаас би яс Лондон харлаа. Их орон нохно гэж байгаа болов уу? Тэгээ явцгаая.
Сайн нөгөө security-гээр нэлээ уутхуулах гээд код бундагаад уцаа гаргаа бичсэн чинь. Хуруугаа эрхээ хуруугаа дараал. Тэгэл паспорт үзээл хаанаас ирж байгаа. Ямар ажил хийдий. Гэл тэгэл нэг ганц минутын дотор гарчлаа. Амар плаг электроник болсон юм байна. Амар болсон юм шүү дээ. Өмнө нь шалгаал бүх юмуудыг үздэг гэсэн чи одоо нөгөө паспортын дээр стамп тархаа болсон UK-ийн виз өөрчлөгдсөн гэдэг. Тэгээ бүх юм нь онлайнаар болсон юм лээ. Чи явна вэ? За одоо энэ чээс ачаа болж байгаа юм да. Мангар бол ачаа. Амжилтсараа. За welcome to UK. За би ингээд ирчлээ одоо юугаа жолооч яагаа тэгээд явлаа. Bye.